Сайн байцгаана уу? Амьдралаа шинээр эхлүүлмээр байна уу? За яагаад амьдралаа шинээр эхлүүлэх хэрэгтэй болоод байгаа вэ гэхээр 2026 он 226 гээд 10-ын 5 гарч байгаа. Нэгдээд нэмэх нь 0, 1-ийн 5. Тэгэхээр 26-нд бүр заавал шинээр юм эхлүүлэх бол болохгүй. 1-ийн 5 гэдэг шинийг эхлүүлэгч. Хэрвээ 1-ийн 5 дээр шинийг эхлүүлээгүй бол нэг л ингээд тэр 9 жилээ дутуу явах мэдрэмж орж ирж магадгүй. Тэгэхээр энэ жил амьдралаа шинээр эхлүүлэх аль нэгэн хэсгээ шинээр заавал эхлүүлэх хэрэгтэй болоод байгаа. За тэгсэн чинь амьдралаа шинээр эхлүүлмээр байна гэсэн чинь яаж эхлүүлэхээ мэдэхгүй байгаад байгаа бол бид нар юу ойлгох хэрэгтэй гэхээр эхлээд яг би өөрөө юу хүсэж байгаа вэ? Би өөрөө ямар болмоор байгаа юм? Өөр бас ямар боломжтой юм? Яаж хөгжмөр байгаа гэдгийг гол нь юунд хүрмээр байгаа гэдэг маш олон асуудалтай тулгардаг. Тэгээд тэр асуудлын хариулт нь уул нь бидний дотор байгаа. Тэр нь бидний төрсөн он саруудаар гаргаж ирж болно. Маш олон аргууд байдаг. Тэгтээ хамгийн амархан энгийн арга нь болохоор бидний төрсөн он саруудаас гарч ирж болдог. Бидний дотоод хувийн нууц код гэж байдаг. Тэр нь олоход бас маш их амархан. Төрсөн он сар өдрөө авахдаа сар жилээ оруулахгүйгээр зөвхөн тоогоо авна. Тэгэхээр жишээ нь ингээд 24-нд төрсөн бол 2 дээр нэмэх нь 4, 6-гийн тоо гарч ирж байна. За тэгэхээр бидний хувийн тэр нууц код нь энэ тоон гэсэн үг шүү. За тэгээд энэ тоогоо харж агаад бид нар яг ямар тоон юу гэж байгаа гэдгийг гоё нарийн тайлбарлаж өгье. За одоо тэгээд 1-ийн тоогоо бүгдээрээ тайлбарлаад явъя. Тэгэхээр 1-ийн тоо гэдэг нь 1-нд 10-нд 19-нд 28-нд төрсөн хүмүүс шүү. 1-ийн тоо тэгээд та нар анзаараар ингэж харахаар гоцоос 1 тоогоод дээшээ тэмүүлдэг хүмүүс гэсэн үг байхгүй юу? За тэгээд 1-ийн тоотой хүмүүс маш тийм дотроо гэрэл гэгтэй, ирч хүчтэй, бусдыг гэрэлтүүлж чаддаг, гоё хошин марцсан мэдрэмжтэй, юмны сайн тал, хүмүүсийн сайн талыг олж харж чаддаг, гоё магтаж чаддаг хүмүүс байдаг. Тэгээд гол нь бас ингээд нөгөө захирал удирдагч гэж нэр нь болохоор маш мундаг лидерүүд байж чаддаг. Тэгээд ер нь ийм хүмүүс намайг хараад чи би мундаг байгаа зү та нар над чиг хийгээч гэдэг тийм хүмүүс магтуулах дуртай бас. Тэгээд бусдаас нөгөө юу хүсдэг вэ гэхээр бусдаар хүлээн зөвшөөрлөхийг хүсдэг, бас эрх мэдэл албан тушаалыг хүсдэг. Тэгээд бас өөрийнх нь нүгээр ингээд хүмүүс юм хийхийг бас дуртай. За тэгээд магтаал дуртай гэдгийг хэлчихлээ. Хүчтэй талууд нь болохоор лидер яг хариуцсан одоо нөгөө санаачсан юм маш мундаг хийж чаддаг. Хариуцлагатайгаар бүх юм ингээд алталгүйгээр нэг хэсгийг алталгүйгээр бүгднийг ингээд гоё ингэж базаж хийж чаддаг хүмүүс. За тэгээд бас их өгөөмөр сэтгэлтэй тэр нь болохоор гэрийнхэндээ танил тал одоо найз нартай бас гоё ингэ сэтгэлээсээ хандаж чаддаг. Ер нь их гоё тэдэртээ бүх юмаа зориулж чаддаг хүмүүс байгаа. Гэрэлтүүлж чаддаг. Сул тал нь юу гэхээр миний зөв та нарыг буруу гэх гэдэг. Би л мэдчихээн та нар дуу гэх гэдэг. Тэгээд бас хүний удирдлагын дор ажиллаж чаддаг. Хүний удирдлагын дор тэр удирдлагыг дэмжихгүй туслахгүй байгаад тах юм бол за ерөөсөл болий энэ ажлаас гарч гэдэг үнийг ерөөсөө боллоо гэдэг гээд. За бас ишөө дээрээс нь хүний зөвлөгөө авахтаа жоохон тааруу хүмүүс байгаа. Би мэдчихээн бити оролцоотой гэх гээд. Тэгэхээр тэрийгээ бас жоохон анзаарсан зүгээр. За тэгээд одоо нөө шинээр нэгдэж байгаа амьдралаа шинээр зөв эхлүүлэх групп маань болохоор энэ 1-ийн тоонууд 26-нд яг юугаа анхаарах ёстой вэ гэдгийг бас тоогоор гаргаад ирсэн байгаа. 26 он таны өөрийн хувийн жилийн тоон хідвэ гэдэг бас нэг гоё тийм яг юунд энэ жил яг юунд анхаарах вэ гэдгийг бас гаргацсан байгаа. Тэгэхээр манай группт хэлсээд энэ 1-ийн тоонууд бас 26 онд юу анхаарах вэ гэдгийг бас илүү сайн харуулах гоё шүү. 2-ын тоонууд 2-нд 11-нд 20-нд 29-нд төрсэн тоонууд. За 2-ын тоо гэд та нар бас энэ дүрсийг харж байгаа 2. Тэгэхээр нэгийг бодвол жоохон ингэсэн байгаа даа биз. Тэгэхээр лидер бас нэг биш хүмүүс шүү. Яг ингээд би гэдэг хүмүүс. Үгүй ээ ингээд харж иж болыг тэгж иж болыг гэдэг жоохон ингэдэг хүмүүс аахгүй юу. За тэгэд юу хүсдэг вэ гэхээр харилцаа хүсдэг. Ерөөс хүнтэй ярихыг хүсдэг. Нөгөө хүний ойлгохыг хүсдэг. Өөрийгөө ойлгуулахыг хүсдэг. Тийм хүмүүс байгаа. Тэгээд ингээд нэг сайхан ярьчаад гоё болдог. Тэгээд яриа нь бас ингэж чухал
маш гоё ингэж нөгөө хүндээ ойлгомжтой ярьж чаддаг. Тэгээд тэр зовлон жаргалыг сонсчод тэрийг бас нэг гоё эвтэйгэр шийдэх тийм талдаас юм. Тэгээд нөгөө нэр нь болохоор дипломатч сэтгэл зүйч гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүнтэй муудах дурггүй. Ерөнхийдөө бас нэг аль болохоор нэг аль талын нэг бариад нэг эвтэйхэн шийдэхийг хичээдэг хүмүүс байгаа. Тэгээд нөгөө хүчтэй талууд нь болохоор төрөлхийн сэтгэл зүйч гэдэг нь хүмүүсийг сайн мэдэрч чаддаг. Энэ хүн нэг л биш байна да. Энэ хүн ингэж ах шиг байна да. Чимний яасан зүгээр үү гэл тэгээд гүйждэг. Тэгээд хариуцлах нөгөө юм хариуцсан бас сайн гүйцэтгэж чаддаг хүмүүс байгаа. Тэгээд ямар ч хүнтэй харилцаж чаддаг ерөнхийдөө бас энтэй харилцахгүй гэдэг ахгүй. За яг ингээд хоёулаа ярилцаа сонсоо гэдэг тэгж чаддаг хүмүүс идэв. За сул тал нь юу вэ гэхээр шийдвэр гаргахтаа жоох эргэлзээ ихтэй бас нэг хоёрын дунд ингээд хоёрын тоомч инкүтикгүй гэдэг бас их талтай. За ишүү дээрээс нь хоёр нүртэй харагддаг. Нөгөө ивэг олох гээд энэ талд ч орчоод идэгт нөгөө талд ч орчоод идэг. Нэг хоёр найз хоорондоо муудсан чинь энэний ч зүв байгаад идэг, тэрний ч зүв байгаад идэг. Энд нь ч очивол нэрээ чиний зүв шүү, энд нь ч очивол чиний зүв шүү гэж идэг талдаа. Тэгэхээр нэг юм манж харагддаг гэдэг бас нэг тийм тэр нь дутагдал шиг харагдаад байдаг шүү. Тэгэхээр нэг өөр ингэсэн бодлого юм шиг харагдах гэдэг. За ишүү дээрээс нь гомдомхоо намайг сонссонгүй яриад тахт ч ойлгосонгүй гэдэг бас юм оруулж ирдэг тийм байгаад байгаа шүү хоёрынх нь. За тэгээд хоёр дахь хүмүүс нь өөрснийгаа таньсан бол лайк дараараа бас манай нөгөө 26 манай групп дээр 26-нд юу энэ жил юу хоёрын тоонд ялангуяа юу анзаарах вэ? Юу яах вэ? Ямар зорилго руугаа тэмүүлэх үү гэдэг бас 26 оных нь тэр тоон гараад ирсэн байгаа. Тэрийг группт ороод би бас гоё ярьж өгнө шүү. За дараагийн тоо оръё. 3-ын тооных нь нааш анхааралаа хандуулаарай. 3-ын тоо гэдэг нь 3-нд, 12-нд, 21-нд, 30-нд төрсэн хүмүүс байна. За тэгээ 3-ын тооны хэлбэрийг харахаар нэг 3 онгорхоо бүрэн кинод байгаа. Тэгэхээр маш их мэдлэг цуглуулдаг хүмүүс. Тэгээ мэдлэг нь цуглуулад дотгошоо оруулчаад тэрийг бас гадагшаа гаргаж чаддаг хүмүүст хуваалцаж чаддаг. Тэгээ багш лавлах төвчөө гэдэг нь мэддэг юм аа багш шиг гоё тайлбарлаж ойлгомжтой тайлбарлаж чаддаг. Гоё зөвлөгөө өгч чаддаг. Тэгээд бас лавлах төвчөө нь ерөөсөө ямар ч хамаагүй мэдлэг цуглуулна. Тэр нь ажилтай холбоотой ч байна хамаагүй, амьдралтай холбоотой ч байна. Ерөөсөө бүх мэдлэгийг цуглуулж идэг. Бүх мэдлэг сонирн байдаг. Тэгээд нэг юм сонсонгод хөө ямар сони юм байт юм гэж яваад орчдөг. Тэгээд тэрийг хүмүүст нэрээ сониос би юм мэдсэн штэ, тийм сонссон штэ. Та нар мэдсэн үү гэдэг ингэж хуваалцах дуртай хүмүүс идэв. За тэгээд нөгөө өөр хүн ингээд тэр би багшаас ойлгож чамаас нөгөө багшаас сонсоод чамаас нөгөө багшаас сонсоод ойлгоогүй чамаас л сонсоод ойлголоо гэхээр маш дуртай. Тэр нь таашаал авч чаддаг. За хүчтэй талууд нь болохоор ерөнхийдөө нөгөө сэтгэлгээ аналитик сэтгэлгээтэй маш олон мэдээллийг цуглуулад тэрийг базаж чаддаг. Тэрийг ингээд гоё зэгцэлж ингэж бусдад түгөөж чаддаг. Бас шудраг хүмүүс үгүй. Тэгэл хүний эрхийн төлөө та нар энэ хүнтэй буруу харьцаад байна. Энэ хүнийг ингэж болохгүй шүү гэдэг нэг цаанаасаа нэг юм төрөлхийн шудраг ёсны төлөө хүмүүс идэв. Тэгэд мэдээлэл их сурвалж ерөөсөө лавлах төвч юу асуусан бүгднийг мэднэ. Өөрөө мэдэхгүй маа гэд ядаж хаанаас асуухаа мэддэг тийм хүмүүс идэв. За суул талууд нь гэхээр мэдэмхий рэгч болчдгийг. Бүхнийг мэдэгч. Тэгээд тэгдэл байхгүй арайч тийм мэдэхгүй бахтай ингэж бас ярьж магадгүй шүү. Тэгээд тэр нь одоо нөгөө өөрөө мэддэг болохоор бусдын ч гэсэн мэдэх ёстой гэдэг бодлого өгдөг. Тэгсэн чинь нөгөө нь бас мэдэхгүй бол яах вэ? Тэгэхээр тэрийгэ жоохон хуваалцдаг үднээсээ л харилцах хэрэгтэй. За бас сэтгэл хөдлөл багтаа хүмүүс эдийн. Тэгэхээр нэг юм бидний нэг ярьдаг нэг хөлдөө төмс гэж нэг яриад байдаг хүмүүс эдэн штэ тэд нар шүү. 3-ынхаа гараараа. За тэгэд нөгөө шин юм руу орохоор хэрвээ мэдэхгүй бол би орохгүй би нэг судалж иж болно гэж жоохон хоошин тавиад идэв. Уул нь хийж үзэж бас мэдлэг нь орж ирэх болж байгаа боловч тэд нар ингээд тэрийг хойш нь тавьдаг талтай. За 3-ынх нь тэгээд өөрийгөө таньсан уу? Ойр хавьд нь бас нэг юм 3-ын тоодоо сайхан лавлах төвчнүүд байна уу? Юу ч асуусан ингээд хариулаад өгч чаддаг гоё мэдлийн дата цуглуулсан хүмүүс байна уу? За дараагийн тоо руу оръё. 4-ийн тоо 4-нд төрсэн 13-нд 22-нд 31-нд төрсэн хүмүүсийн тоо. 4-ийн тоотой хүмүүс ингээд 4-ийн тоог ингээд харахаар бас дээшигээ ингээд нээлттэй байгаад байгаа. Тэгэхээр дээрээс мэдээлэл авдаг хүмүүс, шинийг сэтгэгч хүмүүс, гинт ингээд вау гэдэг мэдээлэл орж ирдэг тийм хүмүүс байгаа. Тэгээд юу яадаг хурдан юм сурдаг, хурдан юм ойлгодог. Тэгээд бас төсөөлөн бодох, ургуулan бодох
фантазиатай хүмүүс үйдий гоё юм сэтгэж чаддаг. Тэгээд тэрийг бүр ингээ бодтойгоор бүр ингээ төсөөлж чаддаг тийм хүмүүсүүд үйдий. Бүр ингээ дотор нь орсон юм шиг төсөөлж чаддаг. За тэгээд энэ ийм хүмүүс юу ядгийг дэд боловсрол үүсгэсэн дэд боловсролтой хүн шиг ерөнхийдөө мэдлэгээ цуглуулж чадсан байдаг. Тэр IQ юм талын хүмүүс. Тэгээ сүүлийн гаджет технологи, компьютер, IT, програм, дизайн, тим юмд чадвартай хүмүүс үйдэг. Тэгэхээр нөгөө нэг хүчтэй талууд нь болохоор креатив сэтгэлгээтэй, шинэ юм сэдвэн. Тэгээ юм классик нэгэн хэв юм бас дурггүй байнга шинэлэг юм олж харах дуртай. Innovation гэдэг хүмүүс. Тэнд ингээд шинэ нээлт болцсон AI хэрэгжилж чаддаг тийм хүмүүс байдаг. За тэгээ шудраг ёсны төлөө гэдэг нь юусэн наанта цаантай юм байхгүй шууд хэлчихдэг. Одоо худлаа ярьж байгаа хүмүүс ахмал. Үгүй чи худлаа яриад байгаа юм биш үү? Чи ингэсэн бидтэй гэд хэлж чаддаг. Тэгээд энэ креатив сэтгэлгээний ачаар маш их тийм ирч хүч ихтэй хүмүүс байдаг. За сүүл талууд нь юу байдаг вэ гэхээр юмыг их томор сэтгэж чаддаг болохоор тэрийг нэг дутуу санагдал дахиад гэдэг. Ерөнхийдөө бас нэг одоо байгаагаад хандаггүй ишүү гэдэг тийм хүмүүс. Харилцахад жоохон хүндрэлтэй. Тэгэхээр наанта цаантаа нөгөө хүний ивийг олждохгүй бас нэг шууд юм ярьцдаг учраас зарим хүмүүс ойлгохгүй хүм гомдооч гэдэг. Тэгээд юу яадаг ерөнхийдөө нэг толгой их ажилтдаг болохоор бас ингээд нэг бараан бодолтой орогдоод яа болохгүй бүтэхгүй ингэчүүл яг тэгчүүл яг гэдэг бодолтой орогдоод тэгээд нэг юм юу итгэхгүй байдалд орчих гэдэг тийм хүмүүс байгаа. За 4 тооныхаа нүрснийгаа таньсан уу? Ойр хавьд 4-5 байна уу? Тэр хүмүүс нь энэ ятага таарч гинөө. Үзээрэй. За дараагийн тоо руу оръё да. За 5-ын тоо. 5 гэдэг нь 5-нд 14-нд 23-нд төрсэн хүмүүс. Энэ хүмүүс болохоор ерөөсөө яриа хөөрөө мэдээлэл харилцаа солилцоо худалдаа 8-ны хүмүүс байгаа. За тэгэхээр маш логик сэтгэлгээтэй, гүйлгээ ухаан сайтай, сэргэлэн, хөдөлгөөнтэй, танилтал ихтэй, гялс юмыг хөөцөлддөг, гялс зохицуулж чаддаг тийм хүмүүс байгаа. Тэгээд банк хүмүүстэй танилцах хэрэгтэй, танилын хүрээлүүдэд нэмэх хэрэгтэй тийм хүмүүс байгаа. Тэгээд худалдаа 8 дээр ашигтай болохоор ерөнхийдөө азтай хүмүүс ингээд нэг юм яг худалдаа 8 дээр одтой хүмүүс гэж энэ тоонд тооцогддог энэ тооны ухаанд. За хүчтэй талууд нь болохоор нэг хурдан уян хатан. Тэгэхээр ингээд гяс зохицуулж чаддаг, гяс сэргэлэн дор нь юмыг амжуулцдаг, дор нь гал унтраачдаг тийм хүмүүс байгаа. Бизнес сэтгэлгээтэй. Тэгэхээр гүлийн ухаантай болохоор энэ дээр нэг тэд ашигтай болно гэдгийг бас хурдан ячна. Тэгээ азтай гэдэг нь ингээд хийж байгаа юмнууд нь ингээд нэг гин тэндээ санаандгүй азууд орж ирдэг. Нэг юм хөөцөлдөд бүтэхгүй байлаа гэдэл таньдаг хүн орж ирэл бүтээгээд өгчдөг ч юм. Тиймэрхүү азууд их тохиолдог хүмүүс байгаа. За сул талууд нь гэдэг нь болохоор туйлбаргүй зам болохоор цэгцтэй биш. Яг ингээд нэг юм дуусгаж чад нөгөөх рүү орохгүй. Энийг чиглүүлэл, тэрийг чимжүүлэл, тэрийг ич сураал, энийг ч бүтээчин гэж тэгж байгаа сүлдээ би хаана явж байгаа байлээ гэдэг. Нэг бол төвлөрч чаддгүй. Яг ингээд нэг юм хийх гэжсэн тэрэнд ч ингээд нөгөө анхаарал энд ч анхаарал сарнал тэгээд байдаг хүмүүс. Тэгээд нөгөө хүүтэн логиктой гэдэг нь болохоор ийм ер нь бол ашиг хонжоогоо бас сайн харч чаддаг. Одоо яг надад ямар хэрэгтэй юм бэ гэдгийг олж харж байдаг болохоор арманч асуудал төр жоохон тэр нэг тийм эвгүй харагддаг. Нэг ухаан ашиглах гэдэг юм шиг тэгж харагдаад тийм шүү. Арманч явахдаа ер нь харилцааны асуудал төр тийм гарч ирэх гэдэг. Тэгээд бас эмзэг амархан гомдчдаг. Логикийг ойлгохгүй байгаа хүнтэй ер нь чи намайг ойлгохгүй ингээл ерөнхийдөө явчих чадна. Тэгээд бас нэг гомдомхоо жоохон хатуу гомдомхоо ингээд за яах вэ гэж чаддгүй. Өстой юм үнтэй дахиж уулзахгүй гэж бас чаддаг хүмүүс байна. За тэгээд тавынх нь өөрийгөө таньсан нэрийг 5-ын тоогоо тайлбарлахаа мартчих. Тэгэхээр 5 гэдэг нь ингээд ийм юм дээр юм ингээд байдаг биз. Тэгэхээр энэ нь болохоор энэ ашиг орж ирээд байгаа шүү. Мөнгө орж ирдэг хүмүүс. Мөнгө авч чаддаг, олж чаддаг хүмүүс. За өөрийгөө таньсан. За 50 тооных нь тэгээд 26-нд юунаас ашиг олохгүй, юунд оттой байх уу гэдэг нь бас тоогоор гараад ирсэн байгаа. Манай амьдралаа шинээр зөв эхлүүлэх группт ороороо шинэ мэдээлүүд тэмцээ зөндөө байгаа шүү. За дараагийн тоо руу оръё. За 6-гийн тооных нь байна уу? 6-гийн тоо болохоор гоо сайхан, таашаал, сэтгэл хөдлөл, кайф, комфорт ерөөсөө тийм хүмүүс аа. Тэгэхээр маш юмны ивийг олж чаддаг, юмыг дуртай юм бүр ингээ хоббитэж бүр тултал нь гүн рүү хийж чаддаг хүмүүс. Тэгээд юу хүсдэг вэ гэхээр ер нь хайр
хайр, тав тухтай байдал, гоо сайх. Амьдрал нь хизээш нэг хэвэн байдаггүй. Яаж яж байгаа л нэг гоё юм зохиогоод хийчдэг, гоё юм үзчихдэг, уйдгартай амьдрдаггүй хүмүүс байгаа. Тэгээд бас нөгөө ямар ч юм хийсэн амттай хийж чаддаг, бүр ингэж гоё хийж чаддаг. Тэр хоол хийн үү, ажил хийн үү, юм сурна ингээд ямар гоё юм бэ гэл тэдний ингээд хэлж байгаа үг энэ ч гоё юм а гэдэг юмнууд байдаг. Тэгээд бас нөгөө хувцас өмсдөж ч гэсэн бас биед эвтийхэн бас нүдэнд харагддаг гоё таатай нүдэнд дулаах нь тийм өмсөх олж яаж чаддаг. Ер нь бас нэг тийм донжоо олж чаддаг хүмүүс байдаг. Хүмүүсийн бас хайр татдаг. Тэр хүмүүсийн хажууд нэг баймар санагддаг. Тэгэхээр маш их хайр татаж чаддаг хүмүүс. Тэгээд бас мэдрэмжтэй. Хүнийг хараад ерөнхийдөө энэ хүн надад тохирохгүй юу? Энэ хүнтэй би хамтарч ажиллаж чадахгүй гэдэг ингээл цороор ингээл мэдрэмжээр нь ороод ирчдэг. Тэгээд юмыг кайфтай, дуртай, гоё амттай хийдэг болохоор энэ тоонд мөнгө дуртай шүү. Өөрөө кайфтай юм хийж хамбал мөнгө нь өөрөө орж ирээд байдаг. За тэгээд сул талууд нь юу гэхээр нөгөө кайф болохоор би сэтгэлийн амрыг одоо сайхан залхуурч чаддаг. Тэгээд бүр тэнцээ чинь нэмэрч байгаа л киногоо үзэл хажууд амттан тавьж байгаа л өстой сайхан гоё залхуурч чаддаг. Бүр таатайгаар залхуурч чаддаг. Юу яахгүйгээр гимшихгүйгээр бүр залхуурч чадна. За тэгээд хүмүүст ингээд сэтгэлээсээ ханддаг болохоор өөрөө бас тийм хүсдэг. Тэгсэн чинь нөгөө хүн яг тийм өгчдөг болохоор юу яагаад гэдэг. Би чамд ингээд хамгийн мөгж чи надад ингээд хүсэнгүү штэ гэдэг бас гомдлууд гарч ирээд байдаг. Өөрийгөө золиослох бас тал байгаад байдаг. За тэгээд нэг гомдчих юм бол нэлээд л хорхоор дараанда зуудаг хүмүүс шүү дээ. 6-гийн та нарт тэгдэг үү? За тэгээд 6-гийн тооных нь 26 онд ямар зэрлэг тавих вэ? Юунаас мөнгө олох вэ? Яаж кайфтай мөнгө олох вэ гэдгээ тэр групп дээр гоё юу яцсан байгаа. Тооноос нь гараад ирсэн байгаа. Манай групп руу ороод бүр 26 на яаж гоё амьдрах вэ? Яаж таатай амьдрах вэ гэдгээ олж харна. За дараагийн тоо. За 7-гийн тоо нь болохоор бидний дунд байгаа жинхэнэ хөгжүүлэгч хувьсгалч тоо. Тэгэхээр 7-нд төрсэн, 16-нд төрсэн, 25-нд төрсэн хүмүүс. За тэгээд 7-гийн тооныхын хэлбэрийг харахаар ингээд дээшээ ингэж явж байгаад нэг дээр нэг юм дээр ингээд тогтоод байгаа үз. Тэгэхээр ерөөсөө амьдралынхаа туршид байнга хөгжиж идэг, өөрчилж идэг, болохгүй байгаа юмыг шинчилж идэг тийм хүмүүс байгаа. За тэгээд ер нь бол бас нэг тийм зүгээр нэг юм хийхгүй бүр жинтэй юм хийх дуртай хүмүүс байдаг. Тэгээд юу ч хамаагүй хийж чаддаг тийм хүмүүс байгаа. За тэгээд юу ядгийг ийм хүмүүс бас нэг юм сонин бас юмыг хурдан идэг зүгээр сууж чаддаг байнга юм хийж явахгүй болохгүй ёстой залхуурч чаддаг хүмүүс залхуурхан бол нэг гимшилтэйгээр залхуурдаг яана бол тийм хийхээс юм би нэг амралтын өдрөө зүгээр өнгөрөвчлөө гэдэг тийм хүмүүс тэгээд юма шийдэхдээ бас их сонир шийдэн шууд ингээл яад чинь тэгж санагчлаа тэгэл шийдсэн тэр алдсан ч онсон ч хамаагүй ерөөсө тэгэл шийдсэн гэдэг хүмүүс за тэгээд маш сайн кризис менежерүүд одоо даатгалын газар ажилламаар за ингэж магадгүй тэгж магадгүй за тэгэнгүүтээ яг ингээд асуудал болцвол гинт ингээд цуглараад бүх мэдээлүүд нь өөртөө дотор нэг мэдлүүд нь цуглараад за яг ингэж хөдлөе гэдэг бас ингээд нэг өөр ирэхгүй ингээд шийдлүүд нь орж ирээд идэг тийм хүмүүс. Тэгээ гаднаа харахад нэг тийм хатуу юм шиг гэрнэ дотроо маш уян хатан зөөлөн баг гуйлан гадууч хүмүүс бас байгаа. За тэгээд нөгөө сул талууд нь юу гэхээр нөгөө зүгээр суучаад байнга нэг юм хийчих ёстой. Тэгэхээр өөрийгөө таниагүй өөрийгөө мэдээгүй байх юм бол тэгэл юм хийгээд идэг эцсийн дүнд юунд хүрч вэ гэдэг бас нэг замраагүй байдалд орчих гээд байдаг. За ишүүд нөгөө хийж байгаа юм үр дүнд хүрэхгүй бас нэг үнэлэгдэхгүй гадах юм бол нөгөө юу яаддаг уур нь хүрээддэг ингээл хар яр хийдэг хүмүүс эдгээ. За тэгээд бас нөгөө бас юу хүсэж байгааг мэдэхгүй бол ингээл нэг юм гоё юм төсөөлөл яваад байдаг. Тийм рүү хөгжин гэж төсөөлөд яваад. Нөгөөх нь тэгсэн чи яг буруу зам руу өөртөө тохироогүй зам руу орчин бол ичдэг нэг үлгэрийн амьдрал өөрөө зохиочвол тэрлэг үзүүлэхэд байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг. Энэ 7-гийн тоо тэгээд маш сонирхолтой тоо өөрийгөө байнга судалж явах ёстой тоо шүү. Тэгэхээр 26 онд яаж шинээр амьдралаа эхлүүлэх вэ, юунд анхаарах вэ гэдэг нь хамгийн чухал усуд би энэ 7 юм болов гэж харсан. За тэгэхээр 7-гийн тооных нь 26 заавал шинэ юм эхлүүлнэ, заавал өөрийгөө өөрчилнө. Ёстой нөгөө ажлаас олохгүй маг гэхэд шинэ юм сур. Ерөөсөө шинэ сэтгэлгээг нэ гэдэг хүмүүс байгаа шүү. За дараагийнх нь тоо руу оръё да. За 8-ын нашраараа хүрээдрээрээ. 8-ын тоо гэдэг нь болохоор 8-нд төрсэн, 17-нд төрсэн, 26-нд төрсэн хүмүүс байгаа.
За 8 гэдэг нь тэгээд дүрсийг хараад 2 бүрэн кий байгаад байгаа юм хаалттаад байгаа шүү. Тэгэхээр үр дүн, хууль, сахилга бат ер нь их дүрмт, журамтай, цэгцтэй, замбраатай, хариуцлагатай, баталгаатай, найдвартай хүмүүс байдгийг. За тэгээд энэ хүмүүст юу чухал вэ гэхээр ерөөсөө үр дүн чухал, баталгаатай, найдвартай байх нь чухал. За тэгээд ийм хүмүүс бас юу юм ажилгүй байж чаддгүй. Ажилтаа байж ижил өөртөө баталгаатай, найдвартай мэдрэмж авдаг. За тэгээд бас өөрийгөө хайрцаглах гэдэг шүү. Тийм байх ёстой, ийм байх ёстой, тэгж болохгүй, ингэж болохгүй гэдэг бас хайрцагт орох гэдэг. Тэгээд ингээд нөгөө 8 тооны 2 бүрэнгийг харж байгаа хайрцагтаа гэсэн үг байхгүй юу? Тооныхын хэлбэрээр хайрцагт орж байгаа. За тэгээд хүчтэй талууд нь болохоор ер нь бас төвчөртэй хүмүүс ер нь бас гүргэр шүү. Барагтай юм даах чадвартай тэгээд ингээд тэгэхгүй болохгүй гэдээ бас нэг юм өөрийгөө хүчлээд хийдэж чаддаг хүмүүс. Тэгээд нөгөө яг бодит үр дүнгээ орж чадна. За энэний ачаар би яг юунд хүрэх вэ гэдгийг бас харж чаддаг хүмүүс. Удирдах чадвартай яг бол хяналт болохоор энийг ингэж хийх юм, тэгж хийх юм ингээд нөгөө дистарата маш сайн замбраатай хийж чаддаг болохоор удирдах чадвартай, хянах чадвартай, алдааг олж харах чадвартай хүмүүс. За сул талууд нь болохоор хэд их хяналт гэдэг нь нөгөө нэг хайрцаг нь яриад байгаа. Хорон ертөнц бөөрөнх явахгүй гэсэн чинь хайрцагт орчих тэр ирмэгүүдийн заавал имтэлчээдэг болохоор тех ёстой, инх ёстой гэдгийг чинь нэг өөрчлөх, ямар ч хуулинд өөрчлөлт ордог шиг та нар ч гэсэн өөрийнхөө зарчим хуулиндаа, доторх хуулиндаа штэ өөрчлөлт оруулж авахгүй болохгүй хүмүүс. За тэгээ хэд их нөгөө хайрцаглаад байдаг болохоор юу мэдрэмж ерөнхийдөө бас нэг тийм за жинхэнэ хөлдүүд хүмүүс нүд шүү гэдэг нь бас байдгийг. Үгүй ийм байх хэрэгтэй гэдэг ингээд юм уян хатан биш ингээд тэгэхгүй болохгүй гэдэг бас нэг юм хайрцаг. Тэгээд нэг гүргэр болохоор амарч мэдэхгүй ачаа их уурдаг. Би энийг хийхгүй болохгүй, тэрийг хийхгүй болохгүй, тэрийг хариуцахгүй болохгүй, энэ хийж чадахгүй би хийн гэд ачаа уурдаг болохоор бас нэг амарч чаддгүй нэг тийм дутагдал байгаад идэг шүү. Тэгээд маш сайн ажилчид ерөөсөө хариуцсан юм болгоныг ингээд яг өстө нөр хий гэснийхэн дагуу бүгднийг сайхан хийж чаддаг. Тэгээ захирлууд байх юм бол та нар 8 тоотой хүмүүсийг ажилтаа бол амар бидээ шүү. Бүх юм чинь ингээд яг бабигүй хийгээд өгчнө. За тэгээд дараагийнх нь тоонд оръё да. За тэгээд 9 тооныхан. За 9 тоо болохоор баатар, дайчид, туслагч, аврагч. Тэгэхээр маш гал халуун энергитэй. Зоригтой. Шууд дайрч чаддаг. Нүдэ энэд шууд дайрч чаддаг. Нэг зорилгоо харчих юм бол шууд морин дээр гараад улаан төгөө нэмрүүлээд өрөө хийвэл бүү айвал бүү хий гэдэг хүмүүс бас хийхгүй ээж харамсаж чахаар шилээ хийхгүй ээж харамсаж чагаар хийж харамссан дэр гэдэг хүмүүс шүү. За тэгээд ерөнхийдөө ялалт байлдах, тэмцэх, өрсөлдөх, туслах, аврах гэдэг тийм хүмүүс байгаа. Тэгээд тэмцээнд нэгт орох ч гэдэг юм. Тэгээд ер нь спортлог хүмүүс шүү. Хөдөлгөөн бас хэрэгтэй хүмүүс. Хөдөлгөөнгөө байж чаддгүй, зүгээр сууж чаддгүй, заавал нэг юм хийгээл тэмтгнээл ингээл байж идэг тийм хүмүүс. За тэгээд хүчтэй талууд нь болохоор зөрөгтэй. Үнэхээр өстой нөгөө хийвэл бүү айвар бүү хий гэдэг чи яг ингээд байж идэг. За тэгээд бас хурдтай яардаг. Ерөнхийдөө бас нэг жоохон адгуудуу яг одоо гэдэг хүмүүс. Тэгээд тэрний хачаар бас юмдаа хүрч чаддаг хүмүүс. За тэгээд юм халуун сэтгэлтэй ерөөсөө бүхнийг хийж чадна. Болно бүтэн гэдэг нэг тийм бас юу та. Тэгээд зүгээр сууж чаддгүй түнтэнээл нөгөө энийг хэмжүүлэл тэрийг хэмжүүлэл ингээл хөдөлгөнд байж ах ёстой болсод байдیں۔ За тэгээд хөдлөхгүй байгаа юм бол тэр чинь бас уур болоод гараа өвчтдээ шүү дээ. Бидний уурын подкастн дээр ярьжсэн энэ энергийг л яриад байгаа гэсэн үг. За сул талууд нь юу гэхээр түргэн зан гэдэг нь алдгуу. Одоо нөгөө хурдл яг одоо гэж ерөөсөө бүр дайрчдаг. Юугүй дайрна. Шууд ямар ч нөгөө нэг завсар зайхгүй дайрч чаддаг. Хүлээж чадахгүй, тэсвэргүй, төвчээргүй юм шиг тэгж харагддаг. За тэгээд тусрахгүй болохоор ингээд нөгөө дайчин болохоор нөгөө тэр дайчин энерги дандаа тусрахгүй зангаар гарч ирдэг. Нэг юм нөгөө хүн тусалцсан хэрэг багт ч туслах гад дайраад байдаг бас нэг тийм асууж иж туслах хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө юм цайлган дөх хүмүүс үү ингээд дороо ингээд мартчихдаг. Гэс уурлал дороо гарчдаг. Бас хаяа нэг жоохон түргэн ууртаа бас нэг тийм тал байдаг. Тэгтээ нөгөөх нь гарчаал нэг сайхан уур нь орилж чарлж гарангуудаа дараа нь юу үуч болоогүй юм шиг байж чаддаг тийм болсон шүү. За тэгээд дайчим шинийг эхлүүлэгч. Тэгэхээр өстө 26 онд юу шинээр эхлүүлэх үү гэдгийг та нар жинхэнэ анхаарах ёстой хүмүүс байгаа.
За бүгдээрээ л анхаарал та. Гэхдээ та нар бас байнга эхлүүлэх дуртай юм болохоор 26 оны яг ямар тоо гараад би яг ямар шинжилээр ямар юм хийх хэрэгтэй болов гэдгийг анхаарах хэрэгтэй хүмүүс шүү.